монголчууд бүр бараг л мартагдсанаас хойш 19 дугаар зуун хүртэл ямар нэг хэмжээгээр шавуулах соёл байсан юм байлээ л дээ. Энэ нам дээр та агшуу шонхор шууны нүдээр амьдралыг тольддог тийм ээ. Би тэрний эхлэл хэсгийг уншиж байхад надад яг одоо бид нар гадаадад байгаа учраас бас Монголыгаа эргэж харахтаа яг тэр агшуугийн нүдээр харж байгаа юм шиг мэд надад бас төсөөлөгдөжсэн. Тэгээд та хэрхэн яаж тэрийг холбох энэ санаагаа олсон бэ? Тэгээ ер нь бол манай нутаг шонхор шувуу элвэг. Жишээлх юм бол 5 толгойн одоо археологийн малтлагаараа тэгээ 13-14 дугаар зууны үеийн одоо цэргийн эрхтний бошнаас одоо шонхор шувууны одоо хошуугаар хийсэн одоо шүгэл төрхөө тийм энэ төр юм энэ гарсал та. Тэгээ Навангойн алдуураар бол алтан бөгжнийхаа дотор талд шонхор шувууг нууцлж хийсэн гэх мэтлэн. Тэгэхээр доод талд нь бол тэр шонхорыг эзэмшиж байсан. Эзэд нь байж байгаа. Дээд талд нь бол тэр шонхор шувууны өр удам нь эргэлдэж байна гэж бодогддог байсан. Тэгээд Шүлийн баг дармааныг бичиж эхлэх одоо зохиомжийн хувьд нэг болж өгөхгүй байсан. Тэгээд би Япон руу нэг онгоцоор явж байсан. Тэгээд яагаад ч юм за яг манай дарин нутгийн дээгүүр явж байна гэж. Тэгээд ер нь нэрээ одоо тэгээд шууны одоо дүүлэлтэй нутгаан харах юм бол ер нь болох юм байна гэдэг нэг сонин сэтэл орж ирсэн. Тэгээд л дүүлнэ гэж энийхээ мөрийг тавиад эхэлсэн. Тэгээ энэ шонхор шувууг судлах шаардлага асуу да. Бас давхар тий. Шувуу судлаач Гомбаатартай уулзсан. Тэгээ шонхорын судалгаатай танилцсан. Мөн одоо шувуулах соёлтой холбоотой манай археологч, түүхч Эрдэнэбат бас сайхан нам гаргасан байсан. Тэгээ монголчууд бүр бараг л мартагдсанаас хойш 19 дугаар зуун хүртэл ямар нэг хэмжээгээр шавуулах соёл байсан юм байлээ л дээ. Ингээд шонхор шавуу хоёр бүл шонхор. Тэгээ Шүлийн баг дармад орж ирсэн. Мөн Шүлийн ууланд таравантай цуг тэр нь эргэлдээд амьдарч байгаа. Тэгээ шонхор шувуу мөн хүнтэй адилхан үлдээх өчрхөг өр удмыг бий болгох. Тэгээ өөрийн эзэмшил бүс нутгийг тогтоох, тэрнийг харж хамгаалах, өр удмаа хамгаалах ингээд одоо яг л хүний амьдралтай адилхан. Яг шувууны нүдээр газар дээр болж байгаа бүгдийг одоо харах юм бол ер нь бол нэг сонин дүр зураг харахаар тэгээ шонхор шувуу хүний амьдралыг толдоод байж байгаагаар магадгүй нэгэр хэрэг кино хийх юм бол дараанаас маш гоё кино хийж. Тэр романтик байдал идрээс гоё дурсалсан байсан. Байсан тий. Ер нь хараад хахад шувууч гэсэн бас өр удмаа үлдээх тэрийг хамгаалах те гаднаас орж ирж байгаа бусад нөлөөнөөс яаж хамтдаа нийлж хүчээр нэгтгэж тэгж хайртай одоо тэр оронгож байгаа тэр модоо хүртэл хамгаална юм билээ шүү дээ. Тэгээ та бас тэрэн дээр модны тухай одоо тэр манай нутагт онгон эс гэж их одоо ийм сонсон тэг олон километр үргэлжилдэг байсан манхнуудтай л да. Манай тэнд малдаг манай аав хончин тэгээд тэр орон гас модны ойр орчмоор мал харуулаад явж байсан. Нэг тийм ганц мод байсан. 60 оны сүүлээр байна тэр мод алгуулсан. Тэгээ яхаа өгцөл тэр одоо цагаан зандан байсан юм гинлээ гэсэн ийм өгцөлийн яриаг би сонсч байсан байхгүй юу. Тэгээ тэр үед